Өдрийн бодлого бол 25 м өндөр хавцлаас ихтэйш бөмбөг шиг 5 секундын дараа бөмбөг далад унсан бол заавалхан бөмбөг шигдсэн хурдыг бол хөөрөх хамгийн өндрийг бол далад унах хурдыг бол хурд хугацааны диаграм, байшин хугацааны графикийг байгуулах гэсэн. За эндээс харах бол хавцал 70-аас 25 м өндөрт. За тэгээд бэн бол хурдаар шигдсэн. За тэгээд энэ хурд нь мэддэхгүй байна. Тэгээд хөөрөг далад унах хугацаа 5 секунд бол эдгээр болоо гэсэн. За эндээс бодоход бол бид тэгэхээр яг үнэхээр координатын системийг сонгож авах. Координатын систем сонгож авахдаа бид нар энд 70-аас сонгож авсан болно. Энэ шигдсэн цэгээс сонгож авсан болно. За бид бол одоо энэ шигдсэн цэгээс координатын системийг сонгож авах бол буюу O цэгийг сонгох. За тэгвэл энд 0 координат систем дэшигээ хийгээд доошоо 0-с доошлох. За энд за тэгэхээр юу болох вэ? Эцсийн унах байрлал нь 0 координатаас доошоо буюу асах 25 координат орж байна гэсэн. Яагаад гэвэл энд шигдсэн цэгийг тэг дээш чиглэлийг эерэг гэх юм бол доошоо 25 м байгаа гэдэг чинь асах 25 гэсэн байдлаар байна гэсэн. За тэгвэл бидний шигдсэн хурдыг олох юм бол юу болох вэ гэхээр ямар ч зүйл хийж болох вэ? Тэгэхээр бид хоёр төрлийн төстэй байна. Эерэг тэмдэг эерэг нөл юм бэмэл тэ юм GT квадратыг авах. За тэгэхээр энэ бол эерэг тэмдэг юм гэж. За нөгөө нэг төстэй болохоор хурд бид нар ерөөсөө энэ хоёр төстэй хэсгээр бодлогыг бодож байна. За одоо энэс юу болох вэ гэхээр би энэ төслийг ашиглаад анхны байрлал мэдэж байна. 0 эцсийн байрлал мэдэж байна. Асах 25 G мэдэж байгаа. Хугацаа мэдэж байгаа. Бид нар анх шиг 100 хөтөг болж энэ төслээс олчихно гэсэн. За тэгвэл энийг бид дээш чиглэлийг доош чиглэлийг сөрөг гэх юм шууд метрээс шууд төслөө бичиж энэ эерэг тийм болж болохоор хасах 25 зөв эерэг нэр анхны байрлал 0. За анхны мэдхгүй байгаа би 0 өвчин хугацаа унах хугацаагаа бид 5 секунд гэдэг өгсөн байгаа ч гэсэн 5. За энэ G дээш чиглэлийг эерэг гэсэн үг. Бид G доош чиглэлтэй сонгож авах юм бол G сөрөг. Тэгээд 5-ын квадрат. За энэ систем хэмжиж олж биш үү нэгжийг орчихлоо. За энэ метр явах энд секунд явах энд метр секунд квадрат. За энэ дөр G-ийг хэдүүлээ 10. За эндээс дээр асах 25 зөв 5 гэрэл асах 25 орж болох чинь 250 125 за юм биш. За энэ 120 нөөц шиг гарахаар эрэг болно. Тэгээд 100 тэнцүү 5 гэрэл гэж чинь эндээс энэ тэнцүү 20 м секунд. За регистрээс 20 м секунд хугацаатайгаар шийдсэн байна гэсэн үг. За энэ системээр явж байгаа учраас би шууд нэгжүүдийг гаргаж байгаа шүү. Яг л ингэ бодож бол нэгж авахгүй. Бид нэгж хийж байгаа учраас шууд ингэ тавьчих. За дараагийн бол хөөрөх хамгийн өндөр. За хөөрөх хамгийн өндөр юунаас өгч хэлээг вэ? За тэгэхээр магадгүй шигтэн цэгээс ч юм уу. Шигтэн цэгээс би жижиг ааш маас гэж. Эсвэл 70 өндроос 70 гадуугаас дэш гэдэг гэж. За тэгвэл энэ нь бол энэ бол том ааш маас гэж. Алин ч бас. Энийг болоод ингээд 25 м болох юм бол нэмэх юм бол энэ гарна. За тэгвэл ааш мásыг олж жижиг ааш маас. За тэгэхээр бид нар хамгийн хөөрхөн өндөр дээр юу болдог вэ гэхээр тухайн агшин дэх хурд тавил. Энэ хурд тавил. Тэгэхээр энэ төслөөс бид юу болох вэ гэхээр хугацаа болж бид дуурын байршилтыг олж болно гэсэн үг. За тэгвэл эндээс хамгийн хөөрхөн өндөр
юу энэ бол одоо чинь болсон. За бэйсийн нэг тэгвэл BT яа гэсэн. Хамгийн өндөр хурданд энэ хурдыг болно гэдэг чинь энэ анхны удаа үзэж байгаа. За тэгээд дээш хийж хэлтэй байгаа. Тэгэхээр бид юу гэж үзвэл тэг тэнцүү 20 секунд. За үнэн G доош хэлтэй байгаа учраас сүүл тэмдэгтэй болно. Асар 10 секунд хатраад за ингэж бодож байна. Эсвэл шууд бид нөгөө томьёо гаргаад шууд нэг тэг тэнцүү гэж үзээд тэг тэнцүү B0 үнэн G тийм. G-ийг энэ юу болох вэ? Сүүл тэмдэг чинь яаж суулгахад доош хэлтэй G. За эндээс тэг тэнцүү B0-ийг баахан G. За энэ юу гэж хэлэхээр 20 м секунд хурдтай байна. Чинь 1 секундын дараа урд нь 10 м секунд болно. 2 секундын дараа урд нь тийм болно. Тэгэхээр шууд B0-ийг G-д орчих юм бол шууд хамгийн их өндөр хурдд хурдыг бодох хугацаа гэж юм байна. Энэ байхаж байна. 2 секундын дараа хурд гэж. За одоо 2 секундын дараа хурдыг болж байгаа юм бид энийг олж байна. Жижиг ааш багс гэж. Жижиг ааш багс. Тэгвэл эндээс нэг байрлал гэж. Тэгэхээр энийг жижиг ааш багс гэж чинь. Анхны өндрийг шилтэн зэрэгс авах юм. Тэгэхээр бичихгүй. Тэгэхээр 20-ыг үржих нь 2 секунд, хасах нь 20-ыг үржих нь 2 секундын. За энэ бүдэн систем болчихсон. Орч. За энэ хэмжээг бичсэн чинь метр секунд 2 секунд. За энд болохгүй 10 секунд квадрат 32 секундын квадрат байна. За энэ секунд секундээр гараад. За энэ секунд квадрат гараад энэ секунд квадрат гараад. Тэгээд ааш жижиг ааш мах зүйл тэгэхээр энэ 40 энэ хасах 4 40 2 ингээд 40 м 20 м. За энэ жижиг ааш мах. Тэгвэл том ааш мах бол тэгэхээр энэ 20 м дээр энэ 25 м юм. Тэгэхээр 45 м. Атлан төчнөөс дэш 45 м өндөр гарсан гэсэн үг. За далаад унах хурдыг болчих. Далаад унах хурд бол хамт гарч. Яг тэгэхээр энэ хурдыг болно. Хэцүү хурд болно. Анхны хурд мэдж байгаа газар далаад унах хугацааг мэдж байгаа бол шууд энэ хамт болно. C юу гэхээр VT тэнцүү анхны дэждэг гэж. Энэ хурд нас ялгаатай. За V0 нь 20 м секунд. Үнэн 10 м секунд квадрат 45 секунд. За нэгний 5 секундын дараа хурд. За ингээд бодохоор энэ дөрөв орчих юм гэхээр хасаг 30 м секунд. За энэ хасаг тэмдэг бол бидний сонгож авсан чиглэлийн эсрэг чиглэлтэй явж байна. Тэгэхээр энэ яг газар дундаа доош чиглэлтэй 30 м секундтай. Яг энэ хасаг 30 м секунд. Хасаг тэмдэг бол энэ чиглэлийг зааж байгаа доош. Одоо хэдүүлээ хурд хугацаа мэдээ гэнэ. За тэгэхээр бодлогын ерөнхийдөө төвлөрөх хэрэгтэй. За энэ хурд гэхээ нэг юм шиг байна. Хурд бол анхны 20 байж байгаа дээш тусмаа багсан. Доошлогтой бол 30 болно. Тэгэхээр дээшийг бол 5 15 за энэ төр төглөөг дууссан гэдэг. Эндээс 20. За тэгээд дээшийг нь сонирхол метр секунд. За дээшийг болохоор нислэлтийн хугацаа буюу 5 секунд 1 2 3 4 5 секунд болно. 0 5 10 15 15
За ийм метод байна гэсэн үг. За тэгвэл анхны хувьд 20 м/сек. 1 секундын дараа хурд нь 10 удаа шиг 10 болно. 2 секундын дараа хурд нь тэр болно. 3 секундын дараа хурд нь доош суучаас хасах 10, 4 секундын дараа хасах 20, 5 секундын дараа хасах 30 болж байгаа. За эдгээр зөвхөн хэлсэн шудармж нь үнэхээр рейт зөв 20 хасах нь 10 текст гэж байна. Энэ шудармын текст гэж байна. Энэ текст нь вен 20 энэ жин хасах. Тэр энэ энэ бол иргэд хэлж тааж байгаа цэг болно. За энэ болохоор хасах 10 гэдэг чинь энэ шудармын налалтыг хэлж байгаа буюу энэ шудармын текстийг харагдаж байна. За энэ бодлого бол энэ шударм болгож байна гэсэн үг. За дараагийн байршил хацааны дараа. За байршил хацааны дараа тэгэхээр x y хугацааны замарсан. За энэ гал нэг секундын дараа байрлал бол 2 секундын дараа байрлал бол бидний мэдээж 20 м гэж. Тэгэхээр анхны байрлал нь 0 гэж үзсэн. Яа, 0 гэж асуух тэгэхээр шийдсэн байрлал 0 гэж үзсэн. За тэгэхээр 2 секундын дараа 20 дээр очиж болж байгаа. За үргэлжлүүлээд 5 секундын дараа юунд орж ирэхээр хасах 25 дээр очиж. Яа, хасах 25 дээр очиж ирэхээр нисэлт хийснээс хойш 5 секундын дараа хасах 25 гэсэн байрлал болж байна. Тэгэхээр 5 секундын дараа хасах 25 болж байна. За энийг мэдчихэж байгаа бол бид нар энийг ямар хэлбэр боглоход парабола гаргана. Парабола болгож байгаа. Бидний анхны хувьд гэж. Анхны хувьд нь 20 м/сек. Энэ 20 м/сек аа. Тэр чинь юу гэхээр яг параболын одоо гарын машин дах одоо чинь энэ парабола гарын машин шүрэг шугана энэний дагуулах хэрэгтэй гэсэн үг. Яагаад гэвэл 1 секундын хугацаанд 20 м явбал шинэ шугамын налт нь байна. Тэгэхээр энийг хонсон парабол. За энэ параболын шүрэг шугам нь 20 гэсэн налалттай байх хэрэгтэй. За тэгээд энийг хөвлөлээд 4 секундын дараа хурдтай болно. Юу хурдан нэ 2 секундын дараа хурдтай болно. Чи налалт нь энэ шугам юм байна. За тэгээд 4 секундын дараа очоод за ийм байшин болно гэсэн. За энэ бол яг налалтыг хэлсэн. Яг x тийм y тийм буюу байшин хугацаатай болно гэсэн.